Ипотек гэхдээ ногоон. Ногоон ипотек гэж юу вэ? Иргэдийн ичнээ мэддэг болсон орон сууцны хөнгөлөлтөө зээл буюу ипотек нь урт хугацаатай бага хүүтэй гэдгээр онцлог бөгөөд иргэдэд нэг дур санхүүгийн дарамт өгөхгүйгээр орон сууц өмчлөх боломжийг олгодог. Тэгвэл ногоон ипотекийн зээл гэдэг нь хамгийн энгийнээр байгаль дээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон байгууламжтай, дулаан алдагдaltaгүй эко орон сууц худалдан авах тохиолдолд олгох ипотекийн зээлийг хэлж байгаа юм. Эко хороолол гэж юу вэ? Аливаа барилга орон сууцыг олон улсын стандартын дагуу хэд хэдэн шалгуураар эко буюу ногоон барилга гэж тодорхойлдог. Үүнд ногоон барилгууд нь нам давхартай, дулаан алдагдaltaгүй, цахилгаан усны хэмнэлттэй, сэргээгт хэрчим хүч ашигласан, талбайн 30-аас доошгүй хувьд ногоон байгууламжтай байх ёстой бөгөөд энгийн орон сууцнаас 3 дахин, гэр хорооллын аль өрхөөс 5 дахин бага нүрс хүчлийн хий ялгаруулдаг гэдгээрийн онцлог. Эко хороолол нь дэлхийд дахинд барилгын шинэ эрен үеигдэж байгаа бөгөөд Монгол улс шиг агаар хөрсний бохирдол өндөртэй улс орнууд нэн тэргуунд энэ төрлийн барилгын стандартыг нэвтрүүлэх шаардлагатай. Эко хороолол яагаад чухал вэ? Улаанбаатар хотын хамгийн сүүлд шинжилсэн статистикаар 2022 онд нийт 412.5 мянган өрх амьдарч байсны 212 мянган өрх буюу 51.4% нь орон сууц, үлдсэн 200 мянган өрх буюу 48.6% нь гэр хорооллын оршин суугч байсан бөгөөд хэдийгээр өрхийн тоо хувь тэнцүү мэт байгаа боловч гэр хорооллын 200 мянган өрхийн газар ашиглалт нөхөн жорлонгийн асуудлыг энд хөндөхөн зүй. Тэдгээр 200 мянган өрх 36 алин багтаамжтай 5 давхар орон сууцуудад хуваагдсан амьдралаа гэж бодоход одоо ашиглаж байгаа нийт талбайн ердөө 448% буюу 560 орчим га талбайд багтах боломжтой. Ингэснээр 36 өрх бүрээс 216 куб метр талбайн нөхөн жорлон хөрсний бохирдол болон 1 жилд ялгарх байсан 612 тонн нүүрс төрөгчийн давхар эслийг бууруулах зэргээр байгаль орчинд ээлтэй бодит нөлөөллүүд гарах боломжтой юм. Дээрх бүх үр нөлөөн дээр үндэслэн Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлын гол шалтгаануудын нэг болоод байгаа гэр хорооллыг дахин төлөвлөх нь нэн чухал төдийгүй. Ингэхдээ эко хороолол буюу ногоон орон сууцуудыг барих нь байгаль орчин дээлтээс гадна олон улсын байгууллагуудаас ногоон санхүүжилтийн дэмжлэг авах боломжуудыг ч нээж өгөх юм. Эко хороолол Монголд бий юу? Сайхан мэдээгэвэл манай улсад эко хорооллыг олон улсын стандартын дагуу шат дараатай барьж байгуулах Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинжилэл төсөл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд төслийн эхний шатанд Улаанбаатар хотын хамгийн ягтрал өндөртэй дүүрэг буюу Баянзүрх дүүргийн шархад орчимд 3.9 га, Сонгон хайрхан дүүргийн Баян хошуу орчимд 3 га газрыг тус чөлөөлөн, эхний ээлжинд Баян хошуунд 336, шархаданд 338 алин ногоон орон сууц тус амжилттай баригдаад байна. Энэхүү урт хугацаанд шат дараатай хэрэгжих толгой төслийн гүйцэтгэгчээр нийслэлийн засаг дарганд хамгаан газар ажиллаж байгаа бөгөөд эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны санг байгуулж төслийн санхүүжилттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх юм. Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сангийн тухай. Эхонус буюу эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан нь энэ төслийг санхүүжүүлэх үндсэн механизм бөгөөд байгаль дээлтэй, доктортой санхүүжилттэй орон сууцны төслүүдийг дэмжих замаар олон улсын байгууллагуудын санхүүжилт татахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Төслийн санхүүжилтийн механизм хэрхэн явагдах вэ? Төслийн нийт өртгөн нь $570.1 сая бөгөөд үүний 40% буюу $228 сая Азийн хөгжлийн банк болон ур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлтөд зээл бусалдгүй тусламжаар санхүүжүүлнэ. Харин үлдсэн санхүүжилтийг арилжааны банк, барилгын компаниуд, орон сууц худалдан авагчдын оролцоотой холимог санхүүжилтийн схемээр шийдвэрлэх бөгөөд санхүүжилтийн схемийн гол хэрэгжүүлэгч нь DBM Asset Management үнд цаасны компани байгуулсан эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан буюу Эхонус байна. Эхонус нь төслийн санхүүжилтийг удирдах арилжааны банкнуудтай хамтран эко хороолол барих барилгын компаниудад зориулж дунд хугацааны санхүүжилт олох болон ногоон орон сууц худалдан авах иргэдэд урт хугацааны ногоон ипотекийн зээлийг санхүүжүүлэх ажлыг тус хэрэгжүүлнэ. Тэгвэл төслийн хүрээнд эко хорооллыг барьж босгох үйл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчид буюу барилгын компаниуд нийт санхүүжилтийн 30%-ийг өөрийн хөрөнгөөр шийдэх бол үлдсэн 70%-ийг арилжааны банкнаас зээл хэлбэрээр авна. Тэрхүү барилгын компаниудад өгөх зээлийн 35%-ийг банк өөрийн хөрөнгөөр, үлдсэн 35%-ийг банк хаалттай бонд гаргаж тэрхүү бондыг Эхонос худалдан авах байдлаар шийдвэрлэнэ. Тэгвэл эко хорооллын төслүүд шат дараатай амжилттай хэрэгжих үед иргэд хэрхэн ногоон байрны эзэн болж зээлд хамрагдах вэ?
Энэхүү үйл явц нь тун энгийн механизм буюу арилжааны банкнууд иргэдэд зориулан ногоон ипотек хэмээх шин зээлийн бүтээгдэхүүн гаргах бөгөөд иргэд 30% урьдчилгаа төлж уг ногоон зээлд хамрагдана. Иргэдэд өгөх тэрхүү ногоон ипотекийн санхүүжилтийн 14%-ийг банк өөрийн хөрөнгөөр шийдэх бол үлдсэн 56%-ийг өмнөхтэй ижил буюу Эхоноос банкны гаргасан хаалттай бондыг худалдан авах зарчмаар шийдэх юм. Ногоон барилга, ногоон ирээдүй. Ийхүү ногоон барилгууд сүндэрлэж, эко хорооллууд ашиглалтанд орсноор эхний шатанд 2030 он гэхэд 5,000 яндан нүхэн жорлонгоос ангижирч нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах зэрэг байгаль орчны бодит нөлөөллүүдийг авчрах төдийгүй. Энэхүү санхүүжилтийн механизмыг амжилттай нутагшуулан банкны салбарын ногоон зээлийн багцыг нэмэгдүүлж, тогтвортой санхүүгийн замын зураглалыг 2030 он хүртэлх зорилтыг биелүүлж, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг нийгэм байгаль орчны асар олон эерэг үр дүнгуудыг бий болгох юм. Эко хороолол, ногоон ирээдүй.